Бидний зориулалт буюу Бурханд өөрсдөө даатгах гэдэг нь ямар утгатай юм бэ гэдэг ийм нэг сэдвээр ярилцаад байгаа. За тэгээд бид нар одоо аль хэдийн 3 ярилцлагыг бол явуулсан байгаа. Одоо 4 төлөв гарч байна. За энэ сэдвийг уг нь яриул их юм гарч ирэх шиг байна. За тэгээд бид нар бас явандаа болвол хэрвээ энэ сэдв их давтагдаад байх юм бол бас нэг л утгын юм яриад байх юм бол бид бас солиё гэж бодож байгаа. За ямар ч байсан өнөөдөр сонирхолтой ишлэл байна. Матай номын 19-27-29. Энд чинь гэсэн байна. Петрийг Есүсийн дагалдагч байж, Есүсийн шавь гэсэн үг. Тэгээд Петр түүнд ингэж хэлсэн байна. Есүст ингэж хэлсэн байна. Хараач бид бүх зүйлсийг орхиод таныг дагсан. За бүхнээ орхиод таныг дагсан гэж хэлж. Тэгвэл бид юу хүртэх юм бэ? Одоо хариуг нь одоо та яаж барих юм бэ гэж асуусан. Тэгсэн чинь Есүс үнэнээр би танад хэлье гэсэн. Хүний хүү өөрийн сүл жавхланд сэндийдээ залрах үед хүний хүү гэж өөрийгөө хэлжсэн те. Яагаад гэвэл хүн болж ирсэн бурхан байсан учраас. Тэгээд хүн болон бурханыг зэрэг төлөөлж байгаа учраас хүний хүү гэж өөрийгөө нэрлэжсэн байна. За сүл жавхлантайгаар ирнэ гэсэн. Энэ дэлхийг өөрчлөн гим нүглээс нь салгана. Тэгээ ирэх үед намайг дагсан таамагч мөн Израилийн 12 овгийн шүүж 12 сентийн дээр залрах болно. Тэгэхээр бол та нар сентийн дээр залрна гэсэн байна. Тэгээд Израиль үндэстнийг шүүн гэсэн байна. Миний нэрийн төлөө өөрийн гэр орно. Ах дүүсээ, эгч дүүсээ, эсвэл эцэг эхээ, хүүхдээ, эсвэл эдлэн газар орхисон хүмүүр 100 дахин ихийг хүртэх бөгөөд мөнх хамиг өвлөх болно гэж хэлсэн. Харин ихэнд байгаа олон хүн сүүлчийнх нь ихнэх болно гэж хэлсэн. За энэ чи одоо Петроос нь айгүй тийм амьдралтай багсаж байгаа тий. Ингээд нэг зарим нь амьдралтай гэж байна. Зарим нь бол айгүй тийм хаваач хийсэн юм гэж харж байна тий. Яг оо амьдралтай гэдэг нь юу гэж хэлэх гээд нэхэр яг одоо ингээд тий өнөөдөр би одоо тий яах юм бэ? Шагнал нь юу юм тий? Одоо ингээл гой юм яриад байна. Яг өнөндөө би юу хийх гэж асууж байгаа юм. Одоо зүрх сэтгэлээсээ л асууж байгаа юм тий. Тэгээд эхний ярилцлаганд битүү ярьж байсан шүү дээ. Бурханд өөрийгөө зориулсан даатгах нь гэхэлэр нэг тийм бурхныг аргалах гэж байгаа арга хэмжээ юм шүү. Би юм өглөө та эргүүлээд надад өртөө шүү гэсэн ийм үйл юм уу гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ чи бол яг бодитоор нь Петр асуусан юм шүү дээ. Тэгэхээр Петрийн сэтгэл зүйн жоохон ярилтаа байлаа. Эхнээс нь. Петр бол ихэн зориулсан гэж бодож байгаа юм байна шүү дээ. Тэгэхээс бол одоо өөрийнхөө юу гэдэг ажил, загасчны ажил, өөрийнхөө гэр орныг одоо хүнд хэцүү хавчлагыг аюу том золиос гэж ойлгож шүү дээ. Гэтэл нөгөө нэг аимшигтэй гим нүглээсээ салгагдсан мөнхийн амийг аавна гэсэн амлалтаа тэрнтэйгээ барыг дүүцүүлж бодоод байгаа юм шүү. Ингэж аюу дэнд өндөр үнэлээд байгаа юм шүү. Петрийн хувьд бүх юм байсан бах л та. Одоо өөрийнх нь бодож байгаа айгүй том юм байгаа л гэж бодож байгаа. Өөрийнхөө амь залгуулж ирсэн арга штэ одоо загасчлах. Тэгээд одоо юу гэдэг өөртөө байсан юмнуудаа зарж үрсэн л байлгүй бодвол. Тэгээд бид нар өөрсдийнхөө амьдрал дээр харах юм бол бас яг Петр шиг байдал орж магадгүй гэж бодож байна л да. Яг одоо ингээд за одоо болдаах таны хувьд гэх юм бол те одоо ингээд ажиллаа хийгээд ингээд байж яснаа гэд энэ ажиллаа ингээд орхиод бүр ингээд шал ондоо юм хийгээ те одоо юу гэдэг юм одоо 8 ч болоод ингээд явна ч гэх юм те ингээд бодох юм бол нөгөө нэг миний баахан бүтээж байсан энэ бүх зүйлс маань одоо ингээд би ингээд бүгдийг ингээд зориулчлаа өчлөө яах юм бэ гэхээр өөрийнх нь хувьд бол аюу том зүйл харагдаад байна. Бидний хувьд бодох юм бол яг бурхны хувьд ингээд хараад үзэх юм бол бас өчөөхөн зүйл ах л та. Энд чи Петр хэлсэн шүү дээ. Бид бүх зүйлсийг орхиод таныг дагсан. Өөрөө бол хэлээд шүү дээ. Би бол одоо бүгдийг нь орхисон. За тийм учраас одоо би ямар нэг юм бол хариуд нь авах хэрэгтэй гэсэн ойлголт. Тэгээд Христэд итгэж байгаа хүмүүс ч гэсэн тэгж боддог байх. Одоо бурханд өргөл тахил өргөж байгаа хүмүүсс тэгж боддог байх. Бурханд одоо суурга босгож байгаа юм ч гэсэн тий. За би ингээд байгаа төрөнгөө ингээд яалаа шүү. Одоо миний хүүхдүүдийг намайг ингээд хамгаалаад явна шүү
гэсэн нэг юм тохиролцоо хийж байгаа юм шиг тийм. Тэгэхээр нэг ийм асуулт бас асууж болох юм шиг. Үнэхээр бүх зүйлийг яг орхисон уу гэдэг асуулт. Одоо асуугаад байна шүү дээ. Би орхицсан тий. Тэгээд одоо би юу үүсэх юм бэ гэж асууж шүү. Ингэж асууж байгаа хүн яг бүх зүйлээ орхисон уу гэдэг асуулт асууж болох юм тий. Гэхдээ яг Есүс бол энд нэг тийм онцгой загнасангүй л тий. Чи юу яриад байгаа? Чи юм над юу өгсөн юм бэ? Ингийн оронд би танад үнээр хэлье. Би ингээд сүл жавхлантаа ирэх үедээ та нарыг те одоо хаан сентиндэр суулгана. Үндэснийг бол одоо бишүүлгэнэ. Одоо та нарыг би мөнх амьттай болгоно. Одоо мөнх зөвхөн амьттай болох биш шүү дээ. Бүр ингээд айгүй тийм том эрх мэдэл өгье гэдэг шүү дээ. Тэгэхээр Есүс бол нэг тийм хүлээн зөвшөөрөд тах шиг байна. Нэрээ бас та нарын юм чинь миний өгөх гэж байгаа найзууд бол юу ч биш л дээ. Одоо юу гэдгийг бэлгээ надад байшаа өгөх гэж байдаг. Тэгтэн би хажууд нь зүүнний тэвэн өгөх гэж байгаа байхгүй. Тэгчээ би юу гэж хэлсэн гэхээр би бэлгээ чамд байсан ганц тэвнээ өгсөн шүү гэсэн чи өөдөөс юу яриад байгаа юм бэ? Юун тэв би чамд байшаа өгч штэ гэл ингээ тийм. Тэр шиг юм баг яг тэр харьцуулт бол арай бас хэцүүлтэй. Яг тэр мөнхийн амьдралыг нэг муу зурдын амьдралаас одоо харьцуулаад байх нь одоо хаашаа чинь. Тэгэхээр Есүс за яг та нарын тэр өгсөн тэвэнчин хүртэл та нартай үнэтэй биднийг ойлгож байна. Гэтэ бурхан бидний нэг даапалдгүй байх юм. Бурхан биднийг одоо ингээд нэг тийм чи хин юм бэ? Чи ийм ярих чинь гэхгүй л шүү дээ. Гэтэ тэрнээс бас бурханы занч харагдаад байгаа шээ. Бурханы биднийг одоо нөгөө өөрийгөө зориулах гэж хандхад бас яаж эргүүлээд хандж байгааг бас харуулчлах шиг байна. Тэгээ нэг итгэл найдар өгч юм л да. За, синтез дээр залрах болно гэсэн мэн тий. Тэгснэ 29 дугаар эшлэл дээрс бол ингэж хэлсэн байна л да. Миний нэрийн төлөө өөрийн гэр орноо, ах дүүсээ, эгч дүүсээ, эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ эсвэл эллен газраа гэсэн хүн бүр 100 дахин ихийг хүртэх бөгөөд мөнх аймыг өвлөх болно. Энэ дээр одоо давхар хилээд байгаа хгүй. Би бүх зүйлийг орхиод таныг дагсан гэж. Петр бол зүгээр би бүх зүйлээ орхисон гэж шүү дээ. Яг юу гэдгийг дуртааг юм тий. За тэгсэн чинь Есүс энэ дээр бас давхар ингэ хилээд байгаа хгүй. Бүх зүйл гэдэг нь юу юм бэ гэдгийг хэлж шүү дээ. За бас тийм ээ. За гэр орноо орхих юм байна. За орхих юм байна гэдэг юм. Одоо бүх зүйл гэдгийг бол хэлээд нь. Гэр орон багтах юм байна. Ах дүүс, эгч дүүс, эцэг эх, хүүхдүүд, эдлэн газар, өөрт байгаа бүх юм а тий. Эдгээр зүйлүүдэд орхих юм бол би танаас 100 дахин нөө мөнх аймыг өгөх болно. Гэтэ орхин үдгчүүд байсан. Одоо эхнэрээсээ сална гэсэн үг. Хүүхдээ годомжинд дараа хайчихна гэсэн үг. Энэ дээр бас нэг ингэж ойлгож болох юм шиг санагдаж байна л да. Бурхан бидэнд хууль тушаалууд өгсөн байгаа тийм. За чи эдгээрийг биелүүлээрэй. Эдгээрийг сахин одоо амьдраарай гэсэн тийм. Тэдгээр хууль дүрмүүдийг би ах дүүстэй хэрэгжүүлж гэнэ үү? Тэ эцэг эхтэй хэрэгжүүлж гэнэ үү? Хүүхдэд хэрэгжүүлж гэнэ үү гэдэг нэг утгаар бас харж болох юм. За өөр нэг утга нь эдгээр өгөгдсөн хууль журмуудыг би сахих үед те одоо ах эгч маань өөр нэг зүйл хэлдэг ч юм уу те эсвэл эцэг эх маань тэр хуулийн эсрэг байдаг ч юм уу те за эсвэл юу гэдэг үр хүүхэд маа ч юм уу те эсрэг санал бодол хэлээд наадхаа битгий дагаа наад чинь бол ийм байна хэдүүлээ ингиа гэд өөр зүйл урайлан дуудах юм бол би миний байр суурь ямар байх хэвээр байна гэдэг талаасаа бид нар харах хэрэгтэй юм шиг. Энэ дээр бол яг үгэн дээр нь бол те орхисон хүн бүр 100 дахин хүртнэ гэж байгаа байхгүй. За таны хэлсэнчлэн те би бурханд итгэсэн гэ бүгднгээс нь харилцаагаа таслаад хөндөрөөд явах гэдэг бол биш. За бурхны тэр биднээс хүсэж байгаа цөөхөн хідэн тушаалуудыг сахин дагах үед те за юу гэдэг эдгээр үнэхээр надаа үн цэнтэй хүмүүс маань эдгээр таны хэлсэн тушаалаас өөр зүйлийг хэлээд ах юм бол миний байр суурь хаана байх вэ те энэ маань л нөгөө нэг бурхныг нэг тавьж гэнэ үү бурханд одоо өөрийгөө бүх юма зориулж чадсан байна уугүй юу гэдэг нь харагдах юм шиг энэ дээр гэсэн. За энэ Петрийн Есүсээс асуусан асуулт бол зүгээр нэг бий болчихоогүй тийм. Нэг баян одоо өдөртөгч байсан шүү дээ. Залуу. Тэгээ тэр бол Есүс тэр
сайн багшаа би яаж аврагдах вэ? Би мөнхийн одоо амийг авахын тулд юу хийх ёстой вэ гэж асуусан тийм. Тэгсэн чинь Есүс бол чи хууль тушаалыг сахих гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө хүн чинь би бол хуулийг сахиж байгаа шүү дээ. Би хүн халаагүй, завхаараагүй, хууль хулгай хийгээгүй, худал гэрчлэлээгүй, эцгээ хүндэлдэг. Тэ одоо Бурхны 10 хуулинд бичигдсэн бүхнийг л би биелүүлээд байгаа шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь Есүс хэрвээ чи одоо тийм сайн болохыг хүсэж байгаа юм бол үнэхээр миний одоо таалалттай орж мөнх амийг авахыг хүсэж байгаа юм бол байгаа юм аа зараг гэж хэлсэн. Тэгвэл чи эрдэнэстэй болно гэсэн юм. Тэгээд ирээд намайг таг гэж хэлсэн. Нөгөө залуу бол дэндүү том шийдвэр юм байна гэж бодоод гониглаад Есүсээс суултаа авчихсан. Тэгсэн чи шамнэр нь бол асуусан шүү дээ. Хэрвээ ийм сайн хүн те баян хүн гэдэг чинь бол тохоо үед бол хөвөлтэй үнийг хэлдэг байлаа шүү дээ. Одоо ч гэсэн тэгж бодож байгаа те. Бурхан минь энэ хүн яагаад ингэж хөвөө гэдэг мөнгөтэй болцаар би ямар ч мөнгө болцсон юм бэ. Гэтэл бид бол эд баялагийг заримдаа Бурханаас илсэн ивэл гэж болгодог. Бурханыг дагж байгаа, Бурхан өөрийгөө зориулсан хүн бол ингээд ивэл авд юм гэж бодож байгаа шүү. Тэгээ ийм сайн хүн. Дээрээс нь Бурханы хуулийг сахиж шүү дээ. Мэддэг хүн байна. Тэ? Уншсан гэж шүү дээ юм чинь. Судалсан гэж байна. Нэг бидний өмнө яриадсан мэдлэг гэдэг юм чи яриад. Тэгсэн чи ийм хүн олж чадахгүй бол тэгээд ямар хүн ах юм бэ? Бараг л тэ зүүнний сүүгчээр тэмээ орхтой адилхан гэдэг чинь бүтчгүй юм яриад байгаа юм. Ийм хэцүү юм уу Бурханы хаанчлалд орно? Бурхан зориулна гэдэг чинь Бурхан өөрийгөө даатгах гэдэг чинь боломжгүй юм уу л гэж асууж. Тэ. Тэгсэн чинь Есүс хариулсан байна те энэ дээр. Энэ нь хүмүүст боломжгүй. Харин Бурханд бүх юм боломжтой гэж хэлдэг. Тэгэхээр энэ дээр бас нэг утгыг цаанаа агуулдаг шүү те. Бурханд итгээд Бурханы хаанчлалд орно гэдэг нь бидний эрийн сайнд хийгээд байгаа юм бас биш ээ. Энэ чинь бас Бурхан туслаа цаана ингээ ажиллаа явуулнаа тий. Тэгээд чиний хийх ёстой юм юу гэхээр хүс оролт тий хичээ. Тэгэх юм бол Бурхан цаанаас нь өөрийнхөө хүчээр бас хамтран чамтай ажиллаад энэ боломжгүй зүйлийг бол болгоно гэдэг шиг. За тэгэхээр хүмүүс боломжгүй гэж хэлсэн, харин Бурхан боломжтой гэж хэлсэн. Тэгэхээр бид нар өөрийгөө зориулна гэдгийг даатгана гэдгийг өөрсдөө хийдэг байх юм болж байна. Боловчлаа шүү. Тэглээ. Бурхан хийж өгдөг болчихлоо шүү. Тэгэхээр одоо яаж даатгах вэ? За та намайг ав. Би одоо ингээл зүгээр л өөрийгөө өгчээ. Гэл ингээ тэрийг хэвтчих юм уу? Чамд тийм үе байсан уу? За Бурхан намайг ашиглаач. Би Бурханд өөрийгөө зориулчмаар байна гэсэн тийм үе байсан уу? Бас. Тэг яагаад Бурхан аваагүй юм бол? Аваагүй бол гэж яагаад хэлж байна? Гэхдээ яг нэг тийм бидний ойлголт байгаа дэжтэй ингээ тэнгэрлөө аваа авчих юм шиг тийм. Эсвэл ингээ айгүй тийм Иохан Баптист шиг нэг хөдөөхөр аваачаал айгүй зөвгнөл хэлвэлээл тэгэл нэг тэрийг бол айгүй зориулт гэж ойлгоо. Жирийн гэртээ айгүй итгэлтэйгээр хоол ундаа хийгээд байгаа. Зориулт. Тийм утгаас нь л ярьж асууж байна. Бурханд бол нэгдүгээрт хүсэл хэрэгтэй, бидний хүсэл хэрэгтэй. Бид нэр ихлэ хүсэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд тэр хүснийхаа дагуу хийх гээд орлоод үзэх хэрэгтэй. Тэ? За би үнэхээр Бурханд итгэмээр байна. Бурханд амьдралаа даатгамаар гэдэг нэгдүгээр хүсэх хэрэгтэй, тэ? За хүсхийн тулд мэдээж ойлгоцсон байх хэрэгтэй. Яагаад юм гэдэг. Юунд итгэж байгаа гэдэг, тэ? За тэгээд би хүсээд эхэлмэгцээ тэр хүслээ гүйцэтгүүлэхийн тулд үйлдэлүүдийг хийж эхлэх хэрэгтэй байна л та. Библи унших хэрэгтэй байх, тэ? Тогтмол шабатаа ирээд үйлчлэл хийх хэрэгтэй байх. Хүмүүст аль болох сайныг хийж, тэ? Хичээх хэрэгтэй байх. Ингээд хичээгээд үйлдээд ирэхэд бол Бурхан цаанаас нь бол өөрөө дэмжээ, тэ? Ариун сүнсээрээ тэнгэрлэгчээрээ дэмжээд одоо миний тэр хийж чадахгүй гэж бодож ирсэн, тэ? Тэр хүний өмнө суугаад юу гэдэг хөлийн нугаа чадахгүй дээ гэж бодож ирсэн.
тийм зүрхсэтгэлтэй байсан нэгэнт ингээд баг багаар хийгээд эхлэхэд бурхан ажиллаа хийгээд тэр зүйлээс боломжтой болгодог байх л таа сүлд нь. Яг би нэг удаа нэг юм юугаа жоохон сэтгэл тавгуудад нэг хүнд жоохон бохимдаад уурлаад тэгээ бурхан залбирж исэн байхгүй. Би ингээд одоо маш бохимдолтой байна. Тэгээд намайг одоо тайвшруулж өгөөч. Тэгээд бараг нөгөө хүнээс өшөө авч өгөөч гэсэн маягийн яриад тий залбирж исэн. Тэнгүүд л нэг тийм мэдрэмж төрж байгаа юм л та. Бурхан надад чи наадах бохимдлаа надад өгчөөч гэж байгаа юм шиг. Одоо сонсогдохгүй. Тэгээд би бол тэнцээ өгмөр байна. Яаж өгөх юм мэдэхгүй. Тэгээ би бодож байсан байхгүй. Би яагаад энтэй ингэж зурлаад байт юм бол? Яагаад энэгээ ингэ бурханд өгөөд оронд нь амар тайван найдвар тэ одоо сэтгэлийн одоо юу гэдэг тайвширлыг яагаад олж буцаад авчиж чадахгүй. Яагаад энтэйгээ зурлаад үгүй. Энийг л хайчих юм бол энэ бухимдлаа би хайчих юм бол өгчих юм бол нэг тийм тэр хүнийг давраагаад байгаа юм уу? Эсвэл тэр хүнийг одоо юу гэдэг өгшүүлээд байгаа юм шиг. Тийм сэтгэл төрөх юм. Заримдаа шунал байж болно шүү дээ. Шунлаа хайчих болмоогүй юм шиг. Заримдаа одоо уур байж болно. Уур уцаар байж болж юм. Уурлал наадах чинь бас зүйрлж болох юм багс юм л та. Би 10 жилдээ өсвөр насны дээр их юм уу да. Ингээл заримдаа ингээ жоохон уур хэлтгсэхгүй ингээ ямараа нэг юм болохгүй байхаар юм уу те. Ингээ уурлал байгаад байгаа нэг гоё юм шиг тийм мэдрэмж төрөгдөг гэсэн. Тэг ингээл уурлал ингээл дотроо ингээл бохимдаал тэгэн гот ингээл удаан уурлаад хаа ингээ нэг гоё ч зөв юм шиг гэж. Тий зөв юм шиг ингээ. Тэгээд бодохоор бас айгу утгагүй л байгаа юм л да. За тэгээ бас нэг өөр нэг юм ярих юм бол одоо бурханд яаж энэ сэтгэлээ өгөх вэ гэж те. Энэ нэг юм хэцүү зүйлээ. Би нэг удаа зүгээр явж ирсэн 40,000 төгрөг хайчдаг хгүй. Өнгөрсөн 100 байна уу тэрний өнгөрч байна. Зөв зүгээр сайхан гадуур алхаж явж ирсэн 40,000 төгрөг ингээл шууд хийсгэж байгаа хгүй. Тэгээд би буцаж эргэж яваа зам амаар яваад ерөөсөө олдохгүй. Тэгэл ингээл дотор бүр амар шаналж байгаа. Яа, 40,000 төгрөгөө те. Би нэгээс та ийм зүйл хийчих болохоор байлаа. Ямар бүтлгөөн байх юм ингээл. Бүр ингээл цохолтаал тэрэндээ ингээл уур гэл те. Яа ингээл ингээл бодонгот л бүр тэгэл бүр уур гэл ингээл айгүй тийм муухай байхгүй. Тэгэл ингээл бодох тусам ингээл дургу өрөөл. Тэгэл байцнаа би зүгээр ингэж оцох. За энийг зүгээр ирсэн мартъя. Тэ? За би ондоо өөр мөнгөтэй болж болно те. Бол чадна 40,000 төгрөг. Энийг ерөөсө хараагүй л гэж бодчих. Тэгээд бодвол за энийг ерөөсө бодгоо болиё гэл. Тэгэл ингээд хичээгэл бодгоо болгон гот ингээд арай ингээд сэтгэл амар байхгүй ингээд. Тэгээд тэр ингээд бодох тусам ингээд бүр шаналал ингээд бүр амар хэцүү сэтгэл. Тэгэхээр хүн бол ингээд тэр зүйлийг ингээд бурханд өгчих юм уу те. Эсвэл ингээд аваад хайчих бол чадах юм шиг. Тэгэхгүй бид нэр заримдаа ингээд жоохон тех дуртай байгаад байдаг ч заримдаа чадахгүй байгаа юм шиг. Заримдаа эсвэл чадахгүй. Жишээ нь одоо яг чи хайртай хүнээ хайрлаж болохгүй. Яагаад гэвэл тэр чинь болохгүй айлын хүүхэд. Гүйтл нэг кинонод хүртэл биш. Тэмцээл болохгүй гэх тусан бүр ингээд тэмцээл те. Бүр амиа өгөөл тэрэн шиг зарим нэг одоо шунал хүсэл зарим нэг буруу үзэл бодол тэрнтэйг бол бид нар бол хэвээр үхэн хатан тэмцдэг юм шиг. Тэгээ бурхан үгүйгээ хэлчихдэг бүр илүү тэмцээд идэв юм шиг. Жишээ нь одоо чи нэг гадаад руу явах аягүй сайхан боломжтой боллоо гэдэг те. Юу гэдэг юм. Найдаж ирэл чи миний төлөө наадах болж байгаа. Гэл өгөө чамд амар харамсалтай санагдаад байж магадгүй шүү. Тэрнээс 100 дахин илүү гэж бодчихвол аюу хэцүү юм байх л таас. Бурхан зориулна гэдэг чинь. Тэгэхээр бол нөгөө бяр хүч гинт нэг өдөр бий болдгоотой адилхан. Зориулалт ч гэсэн өдөр болгон баг. За өнөөдрийн цаг явцсан учраас ингээд одоо дуусгая. За дараагийн ярилцлагын дээр бас та бүхэн идэвхтэй орцсоо гэж хүсэж байна, урьж байна. За тэгээд баярлалаа.